Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багш та бүхэндээ иргэний ёс зүйн боловсрол хичээлийг орох болно. Та бүхэн аав ээжтэйгээ эмээ өвөөтэйгөө ах дүү нартайгаа хамтраад багшийнхаа хичээлд идэвхтэй оролцоорой. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол сайн үйлийг хэрэгжүүлэхэд хичээж сурцгаая гэдэг хичээл байна. За хичээлийн эхэнд аягны хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэсэн Монгол ардын зүйрцсэн үгийн утгыг бол тайлбарлан ярилцгаая. За та нар хоорондоо сайхан ярилцаарай. За энэ үгийн утга бол чиний сэтгэлээсээ бусдад хүргэсэн сайн үйл, эерэг бодол бүхний чинь хариу эрт орой хизээ нэгэн цагт чамд заавал ирдэг юм шүү гэсэн утга санааг илэрхийлж байгаа ийм зөв үг байна. За ингээд өнөөдрийн хичээлтэй холбоотой хоёр асуултыг асууя. Эхний асуулт. Сайн үйл гэж юу вэ? За дараагийн асуулт. Бусдад хийж байсан сайн үйл, зориулж байсан сайхан сэтгэлийн жишээг бодоорой. За аав ээжтэйгээ хамтран энэ жишээг бас ярилцаж болно. Ярилцаарай. За зөвхөн биеэр үйлдэх хэн нэгэнд туслахаас гадна бол чиний бусдын талаар бодож байгаа эерэг бодол бүхэн чинь сайн үйл юм шүү. За жишээлх юм бол найздаа хичээлдэн туслах юмсан, хөдөө байгаа өвөө эмээдээ туслах юмсан гэсэн энэ бодол бүхэн чинь бол сайн үйл гэдгийг ойлгоорой. За тэгээд сайн үйлтэй холбоотой дараах зургнуудад анхаарлаа хандуулцгаая хэвэл. За эхний зурган дээр. За эмээдээ бол ач өхнө нь ус авахт нь тусалж байна. За дараагийн зурганд бол автобусанд өндөр настай эмээ өвөө за мөн хүүхэдтэй гэр бүлд суудал тавьж өгсөн ийм зураг байж байна. За дараагийн зурган дээр бол дүүгээ гарцаар зам хөндлөн гарахт нь тусалж байгаа ийм ахын зураг байна. Та нар ч гэсэн бяцхан дүүтэй бол дүүгээ гарцаар гарахт нь заавал хөтөлж зам хөндлөн гаргаж өгж байгаарай. За дараагийн зурган дээр бол тарьсан цэцгээ усалж байгаа ийм хүүхдийн зураг байна. Дараагийнх дээр нь ээждээ тусалж, гэр орныхоо ажилд тусалж аяг тавгаа угааж байгаа ийм хүүхдийн зураг байна. За эдгээр зурган дээр харагдж байгаа зүйлс бол бүгдээрээ биеэр үйлдэж байгаа сайн үйлүүд юм шүү. За ингээд сайн үйл гэж юу вэ гэдэг асуултын хариултыг та нарыг олсон бахаа гэж багш нь итгэж байна. За өнөөдрийн хичээлээ дүгнэж хэлэхэд бол эмээ өвөөдөө туслах, автобусанд суудал тавьж өгөх, дарьсан цэцгээ услах, гэр орныхоо ажилд туслах зэргээс гадна бусдад туслая гэсэн эерэг бодол бүхэн чинь сайн үйл юм шүү гэдгийг хэлье. За гэрийн даалгаварт бусдад сайн үйл хийсний дараа чамд ямар мэдрэмж төрсөн бэ гэдгээ гэр бүлийнхэнтэйгээ хамтраад иргэний ёс зүйн боловсролын хичээлийн дэвтэр дээрээ бичиж багштай дараа нь шалгуулаарай. За анхаарал хандуулсан явдалд баярлалаа.